Хүн бүрийн зориг мөрөөдөл нэг цэг дээр хотлолцох нь маш ховор. Харин энэ өрөөнд байгаа хүмүүс бол яг эсрэгээрээ. Яагаад гэвэл хавдраа бүрэн эдгэж урдих шиг энгийн амьдралдаа хурдан орох нь тэдний хамгийн ойрын мөрөөдөл бас хүсэл нь. Айдастайгаа нүүр тулан маш их зориг төвчээр гаргасан ч цаашид яах болоо гэсэн эргэлзээний донд төөлч ба дээрх хүмүүст чин сэтгэлийн орон өгч хөл дээрээ босоход нь хамгийн их дэм болдог хүмүүс бол эрчимтийн сувилагч нар юм а. За бид хавдар судлалын үндэсний төвийн захиргаантай ярихад одоо эрчим дэвшлэгийн засгийн сувилагч Эрдэнэт гэдэг сувилагчийг онцолж сурвалжлаа гэж нэр өгсөн. За бид одоо яг энд ажиллаа хийж байгаа. Бидний ерөөсөө гэж мэдээг байгаа. За бүгдээр хамтдаа орж энэ хүний нэг өдрийн ажилдаа танилцгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Эрдэнэт сувилагч чанаа. Эрдэнэт сувилагч тийм дээ. За. За сайн байна уу? Эрдэнэт сувилагч. За юун хэн баярын мэнд төргий. Биднийг одоо танай эмнэлгийн захиргаанаас таны онцлоос оруулж таа гэд бидэнд нэрийч өгсөн юм аа. Энд дээр хэдэн жил ажиллаж байна танай мэрэгжлийн онцлог нь юу юм бэ? За би эрчим тэмчилгээний тасагт нийтдээ 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд эрчим тэмчилгээний маань тасгийн маань онцлог болохоор халгааны дарга үйлчлүүлэгч болон нэг амьсгал зүрх судасны асуудалтай тийм хүнд насны эрсдэлтэй тийм хүмүүсийг яг одоо бол 7 хүнтэй. Тэгээд өглөө нэг эмчнэрийн обхоод эмчилгээгчийн хамтарсан обхоод үзлэг яваад тэгээд эмчилгээгч биеийн байдлаар нь үнэлээд шилж хүмүүсийн тасаг руу шилжүүлээд асуудалтай үлдээд эмчилгээ үйлчлэгийг үргэлжлэх хүмүүсээ үлдээгээд тэгээд эмчилгээ үйлчлэгийг үргэлжлүүлдэг байгаа. Тийм. Амьсгал зүрх судсан зогсоод ингээ орж ирж байгаа хүмүүсийг бол бид нар ингээ багаараа хамтаараа тий юу хийжсэн тэрийг хаяал шууд тэр хүн дээр л ингээ бүх үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Тэгээд мэдээж тэр хүнээ докторжуулаад авахд тий бид нар ингээд санаа амардаг байхгүй юу тий тэгээд ялсан мэдрэмж авдаг бас тий нэг хүнийг аварчлаа штэ гэх тий. Мис засалд орсон хүний биеийн байдал яаж ширгэх эрсдэлтэй учраас сувилагч нар сэрэмж алдах эрхгүй. Эмчлүүлэгчийн биеийн байдлыг тогтмол хянаж тусал тариаг нь залгахаас эхлээд тэд ажилчин шоргоолч шиг гүйсээр ээлжээд усгадаг. Бусад гэр бүл шинэ жилийн баяраар хамтдаа суугаад шинэ оноо өгтөж байхад сувилагч нар ажиллах ээлжтэй л үүргээ биелүүлээд явдаг. Тэглээгээд өөрсдөө хүсэж сонгосон мэргэжлээс шантардаггүй. Ялангуяа хавдар судлалын үндэсний төвийн сувилагч нар ажлаараа бахархаж хамгийн доктортой ажилдгаа ярьлаа. Хүнээ тайвшруулад эмчилгээнд ихтэй болох тал дээр нь бид нэр илүү хөтөлбөх одоо сэтгэл зүйн дээр нь ач холбогдол өгч ажилладаг. Хавдрын тусламж үйлчилгээ гэдэг нь өөр эмнэлэг дээр нь хийгдээд байдгүй. Тэр чиглэлээрээ бидний хувьд бол өөр улс орон, өөр бусад мэргэжлэнээс туршлага судлах, баг хамтнаа олноор явж суралцах гэх мэт ийм үйл ажиллагаанууд их байдаг. Дэмжлэг бас нэлээд сайт. Манай төвийн хувьд нөгөө төрөлжсөн төв эмнэлэг. Тэгэхээр нөгөө одоо нэгдүгээр нийгмийн халамж авч байгаа цалин өсний хувьд бас харьцангуй бусад эмнэлэгтэй харьцуулахад арай өөр. Тийм учраас сувилагч мэргэжилтний доктор сургалтад ажиллах байдал дээр бол давуу тал байгаа. Нэг тасагт хэдэн ч хүн байсан сувилагч нар эмчлүүлэгчийг ээж аав шиг асарч сувилдаг. Тэд нэг ч хүн гэсэн эрүүл болж гэр бүлдээ очих нь бидний ажлын үр дүн байдаг. Эмчлүүлэгч эрүүл болоод гарахтаа хэлсэн баярлалаа гэдэг ганцхан үг л юунаас ч илүү үнцэнтэй гэж ярьж байлаа.